Шигэ бичлэгтэй амттангууд хийцэцгээ. Захтууд дургуун хүмүүсээр Грэни эсрэг бойкот хөтөлбөрийг явуулсан. Сайн байцгаана уу киночлоо. Өнөөдөр та нартай зориулаад стартапын бүрэн Porsche, Renault, Schwed, Finnland, Norvég. Тэгэхээр бүгдээ юм дээр хэлж байгаа би их урд 23 настай Эмма гэдэг Инглиш жирийн Америк охины амьдрал тохиолдсон он сонирхолтой гоё түүхийг оруулъя. За Эмма гэдэг охин бол нэг тийм баян цагаан айлын охин биш. Бүр дунджаас доогуур амьдралтай олон мөнгөнд одоо тодорхойгүй хэмэл айлын Инглиш жирийн охин. За аав нь бол цагтаа үйлдвэрт ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас бол ажиллаа болсон. За тэгээд ээжтэй нийлээд жижигхэн камион аваад тэрэн дотор одоо хуучин мэдлэлтэй хуучны зүйлүүдийг ачаад энэ тэнхгийн жижиг хотуудаар явж одоо Борооны гүрийн 8 хийдэг яг иймэрхүү одоо ээлж ирийн айл байсан. За ингээд ганц охиноо одоо их сургууль төгсөрчөө гэдэг үүднээс одоо хоёр талаасаа хичээсэн боловч одоо дотоодтой мөнгө хурааж чадаагүй учраас одоо тэгээд ямар ч байсан гал алдчихгүйхэн шиг явсан. За энэ хооронд Эва охин одоо 10 жилээр төгсөөд их сургууль тэнцэж орсон. За тийм учраас одоо сургалтын зээл авч одоо их сургуулийг өргөж байгаа. За мэдээж одоо ээж аав хоёр нь орон байраа хангахаас гадна даатахаар бас бус одоо хэрэглээний зардуудыг чүүрээд авдаг. Гэхдээ яг сэтгэл санаагаараа эцсийн дүрд охин их сургууль төгснөө диплом авна гэдэг одоо ирээдүйн тэр гоё зүйлийг хийж ингэж байсан. За тэгээ харамсалтай нь 4 сар их сургууль төгсгөөс нэг сар авч хоёр нэгдлийн хотуудаар одоо жижиг сажиг 8-аар хийж явж байгаа машины авсан бүртгэж хоёроо газар дээр нас болсон юм гонигтэй үйлдэл болсон. За диплом аавн гэдэг зөвхөн хийгий штэ тий. Оршууд түүний заавал ээж аавын даахаар өсөн шийдэл бүх зүйлүүд дөрвөн сар гэхэд Эмма болоо санхүүгийн маш хэцүү байдалд орсон. За энэ сүүлд одоо байрны
Би хажуугаар хастаж дөрөв хүмүүс авдаг. Харахуудаа сүүлийн солонгос шиг ерөөсө бүгдээрээ бүх нь онлайнаар захиалдаг болсон. Та бүхэн дүүгээ харуулах юм бол нэг юм солонгосын дээр үе шаврын байх юм байна. Одоо энэ дүүгээ харуулсан бүр хүүхэд тоглодог тоглоомын газар гэсэн байна. Тэгэхээр энэ байнаас нүүдэн шалтгаан нь за газар тоглох хүлээндээ их хэмжээний мөнгө авна гэдэг төлөгийг сууж байгаа хүмүүс аягүй хэлдэг сонссон. Жишээлбэл одоо манай ээжийн амьдарч байгаа Жүнгүү гэдэг дүүрэг гэдэг хэвгүй. Тэр амьдарчсэн газарт орсон. Тэгээ газарт ороод ээж тэр дүүрэгт бүр нэлээд удаа марг 10 гаруй жил амьдарсан болохоор газарт орох үед нь ээж тэнцэнээс байр аягүй хямдхан өгчээсэн байхгүй. Ийм их жишээ. Яа энэ бас ийм газар байна. Өөрөө өөртөө өөрчлөлтийг ийм гомн санаж идэх газар байна. Гомн болстой энэ бол төрөл бүрээр байна. Тэгээ чинь бүр ингээд панчаан гэдэг юм байна. Өндөг байна. Тэгээ чинээс өөрөө гомн бос хайлаад худалдаж авч идэж болох юм. Энэ чинь үнийн зар хадгалж юм байна. Тэгээд ерөөс өөртөө өчтдөг. Өөртөө гомн чанаар чинь идчихдэг. За тэгээд энэ дотор нь бол магадгүй нэг юм цэвэрлдэг хүн амьдэрдэг юм шиг байна. За тэгээд энэ чинь гоё ундаа зардаг юм байна. Энэ чинь хүмүүс юм баах юм бичээ. Өнөөдөр би та бүхэнд бичлэг хийн. Энийг хүчтэй те. Бичлэг хийхээр өнөөдөр юу болсон? Баяртай. Батар тоолоод тэнд байгаа юм.